асууд дээр 1-ээс 6 хүртэлх тоонуудыг нэг нэгээр бичсэн 2 шоог ороход буусан тоонуудын үржүүр нь 4-т хуваагддаг байх магадлалыг олгоч. За 2 шоо орж байгаа учраас бид нарт нийт боломжийн тоон 6-г үржих нь 6 буюу 36 боломжтой. За бид нарт үржүүр нь 4-т хуваагдах боломжуудыг чагсаан бичиж. За эхний шоо 1 нүдэрэ бууцсан байхад 2 дахь шоо 4 нүдэрэ буухаас өөр боломж байхгүй. Эхний шоо 4 нүдэрэ буухад 2 дахь шоо 1 нүдэрэ бууж болно. За эхний шоо 2 нүдэрэ буухад 2 дахь шоо 2 нүдэрэ бууж. За эхний шоо мөн адил 2 нүдэрэ бууцсан байхад 2 дахь шоо 4 нүдэрэ бууж. Эдгээр үржүүрүүд нь 4-т хуваагдана гэсэн үг шүү дээ. За мөн ажилд эхний шоо 4 бууцсан байхад 2 дахь шоо 2 нүдэрэ бууж болно гэсэн үг. За эхний шоо 2 нүдэрэ бууцсан байхад 2 дахь шоо бас 6 нүдэрэ бууж болно гэсэн үг. За эхний шоо 6 нүдэрэ бууцсан байхад 2 дахь шоо 2 нүдэрэ бууж болно. Эхний шоо 3 нүдэрэ бууцсан байхад 2 дахь шоо 4 нүдэрэ бууж болно. Харин эхний шоо 4 нүдэрэ бууцсан байхад 2 дахь шоо 3 нүдэрэ бууж болно. За тэгвэл бас эхний шоо 4 нүдэрэ бууцсан байхад 2 дахь шоо 4 нүдэрэ байж болно. Эхний шоо 4 нүдэрэ бууцсан байхад 2 дахь шоо 5 нүдэрэ бууж болно. Энд мөн 5 бууцсан байхад 4 бууж болно. 4 бууцсан байхад 6 бууж болно. 6 бууцсан байхад 4 байж болно. 6 бууцсан байхад 6 байж болно. За ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 нийт боломж нь 15 байна гэсэн. Тэгвэл бидний магадлал нь болохоор 36-ны 10. За хоёулангийн 3 тураачаар 12-ны 5 буюу бидний И хариулт байна.